Дараагийн мэдээ хүргэе. 51-р сургуулийн 9-ийн ангийн сурагчид 10.1 сая төгрөгийн хандив цуглуулж 3 сарын хугацаанд номын сангаа тохижуулжээ. Ингэхдээ тус ангийн 34 сурагч 6 багт хуваагдаж судалгаа хийхээс дизайн гаргах, зардал төсвийг тооцох, хандив цуглуулж номын санг ашиглалтанд оруулах хүртэл өөрсдөө бүгдийг хийж энэ хугацаанд суралцсан туршлагаараа гарын авлага хүртэл гаргасан байна. За үзэгчдээ бид 51-р сургуулийн 9-ийн ангийн тохижуулсан номын сангаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр яг энэ хэсэг бол бага ангийн сурагчдад зориулсан хүүхдүүд амрангаа сурч хөгжих боломжтой хэсэг. Харин энэ хэсэгт бол дундаа ахлах ангийнхан ном унших боломжтой. Тухайлбал энэ дижитал номын хэсэгт хүүхдүүд QR код уншуулан сонирхсон номоо чихвчээр ингэж сонсох боломжтой байгаамаа. Өөрөөр хэлбэл 9-р ангийн сурагчид өөрсдөө санаачлан орчин үеийн жишгт нийцсэн номын санг тохижуулсан байна. Сурагчид технологийн хичээл болон иргэний боловсрал хичээлийн хүрээнд номын санг тохижуулж тавилгаа өөрсдөө өгсөрч дэр ширдэг зэргийг ойсон байна. Мөн хүүхдүүд багаар ажиллаж сурснаас гадна хэн нэг хийхийг хүлээх бус өөрсдөө хийж чадна гэдгийг мэдэрсэн нь хамгийн том олд байжээ. Манай орчны зэний багны 7 гишүүн тий. 7 гишүүнээ өөр гэсэн үүрэг дээр үндэслээд өөрсдөө гар 6 гаргах дээр ихэвчлэн оролцсон. Тэгээ гар 6 гаргангуудаа материалаа судлаад ихэвчлэн угсралтын хил дээр төлөхөөр оролцсон. Санхүүгийн баг болохоор юу нэ санхүүгийн мэдлэг бол манай багт ер нь бол муу байсан. Тэгээ манай баг бол 2 ном уншсан байгаа. Нөгөө банк санхүүгийн үндэс тэгээд хадгаламж өсгөөс эхэлсэн 2 номыг манай баг уншсан байна. Эхэндээ яг үнийг хэлгээд эргэлзчихлээсэн. Гэтэ сүүлдээ мөнгө цуглараад бас нэг юм юу юмд илүү ихтгэлтэй болсон юм уу яг явцдаа. Үнэхээр гоё санагдаж байгаа. Тэгээд ангаараа ийм гоё гайхалтай зүйлүүдээсэндээ баяртайгаа. Манай баг болохоор яг намын сонголтын дээрээ яг хүүхэд бүрийн унших туртай ишлэл, эссе, англи подкаст зэрэг яг сонгоод за ингээ намын хэлбэрт оруулаад яг энэ хоёр ширээн дээрээ байрлуулад тэр сонсдог ном, ишлэл, зохиолуудаа яг сонсох чихвчийг бас байрлуулсан. Сурагчид бүгд наримдах Солонгос улсын Дэрэм сургуульд хамтран хэрэгжүүлж байгаа PBL төслийн хүрээнд тус номын санг тохижуулсан. 9-ийн ангийнхан цаашид биеийн тамирын заалаа тохижуулахар төлөвлөжээ. Манайхын сургууль дээр ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэсэн чинь эднээс судалж багшаа номын сангийн орчноо л өөрчлөе. Номын сан маань бол яг хүүхд ороод ном уншихад тухтай таатай биш. Зүгээр нэг номын агуулах маягийн под бүрүү хичээлдэг нэг тийм л орчин болчиход байна. Хүүхэд амрах ном унших орчин бол байхгүй. Тийм учраас номын сангаа тохижуулдаг гэсэн. Тэгэхээр номын сан тохижуулах нь бол манай ангийнханд айгүй төхөмтэйс. Яг тэгэхээр 6-аас 9-р анги хүртэл өглөө болгон ном уншиж яадаг. Ангидаа номын сантай байдаг. Ангийнхаа хамгийн шилдэг ном уншсан хүүхдүүдийг жид болгон шалгаруулдаг байсан учраас номын сан тохижуулах нь бол манайханд бол тийм их төхөмтэйс. Номын санг тохижуулсан 10.1 сая төгрөгийн 40%-ийг 9-ийн ангийнхан бүрдүүлсэн бол 60%-ийг 1-ээс 12 дугаар ангийнхны хандив болон сургуулийн захиргаанаас гаргасан байна. Сурагчид мөн 1300 гаруй номыг хандиваар цуглуулжээ.